хувь хүний хөгжилд хамгийн энэ тэр хүнд бид нэр яавал хөгжих ёстой юм бэ? Их зузаан мэдлэгтэй хүн байна. Энэ бол их нэмгэн мэдлэгтэй хүн байна гэд харж болдог төвшөнд очсон. Юу н одоо миний сонирхолтой зүйл юм гэдгийг олж мэдхийн тулд олон зүйлийг ингэж сонирхоод сурах гэж оролдох нь зөв юм уу? Одоо нөгөө нейронууд дотор шинэ нейрон үйлдвэрлээд шинэ мэдлэг бий болгоод чаддгүй байсан юм а чадна гэдэг чинь одоо ингээд өсөж хөгжиж байгаа. Тэр юм суралцахад хамгийн төгс нас нь хэдэн нас юм бол? Тэр их хилээ сурахтаа ялангуяа бага насны байх тусмаа шууд 70 тухамсраараа сурдаг. Хүүхэд бол ухамсаргүйгээр шууд сурж авдаг. Тэгэхээр энэ ч бүр 70 тухамсраараа ингээд сурч ин гэсэн юм шүү дээ тий. Бүх юмыг. За сайн байцгаана уу? Манай Хүмүүлийн ухааны их сургуулийн ээлжит подкаст 8 маань энэ өдрөөр үргэлжилж байна. За энэ 7 хоногийн подкастны маань сэдэв буюу хувь хүний хөгжил гэсэн сэдвээр үргэлжилж байгаа. За ингээд энэ удаад бид нар бизнесийн удирдлагын багш Алтан Уяа багшигаа оролцуулж байгаа. За өдрийн мэнд Алтан Уяа багш. Өдрийн мэнд урьж оролцуулж байгаад баярлалаа. За баярлалаа. Намайг Алтан Уяа гэдэг Хүмүүлийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимд одоо 7 дахь жилдээ багшилж байгаа. Манай багшийн маань ордог хичээлүүд ихвчлэн удирдлагын арга барил хичээл, тэгээд хүний хөгжил сургалт хичээл, компани дасгал гээд эдгээр хичээлүүдийг ордог. За тэгэхээр энэ удаагийн подкастны маань гол сэдвээр хувь хүний хөгжил буюу хувь хүн яаж төлөвшөх үү, яаж хөгжих үү, за хөгжихэд ямар тактиктай байх уу гэдэг ийм одоо зорилготойгоор орж байгаа гэж ойлгож байгаа. За тэгэхээр подкастны маань гол уран дээр би эхлүүлэхдээ ингэж эхлэе гэж бодож байна. За одоо хамгийн түрүүнд хүн өөрийгөө хөгжүүлэхэд тийм ээ. За ялангуяа нөгөө хүн өөрийгөө өөрийгөө хөгжүүлээд за тэрнийхэн дараа ялангуяа нөгөө гэр орон үр хүүхэд гэдэг юм уу бусад одоо зүйлсүүд ингээд хөгжиж явж идэг тийм ээ. Тэгэхээр энэ хөгжилт ер нь хүн хөгжихийн давуу тал юу байгаа юм? Би ингээд нэг олон юмнуудаас ингээд уншиж байхад за ялангуяа нөгөө хүн чинь нэг ийм афоризм уншижсэн л да. Карл Маркс дээр хүн нийгмийн амьтан. Тэгээ хүн нийгмийн амьтан боловч хүн одоо хөгжихгүй тохиолдолд, соёлгүй тохиолдолд хүн адгууслаг чанар нь илүү одоо хөгжөөд явна. Тэгэхээр нөгөө хүн адгууснасаа ялгаагүй болчих юм нөхцөл байдал бүрдэнэ. Тэгэхээр хүн ямарваа нэгэн байдлаар мөнхөд нөгөө нийгэм лүгөө тэмүүлж явах юм, тэмүүлэлтэй байх ёстой. Тэгэхээр нөгөө хүн чинь өөрөө нийгмийг бүрэлдүүлж байдаг нэгжин учраас энд би одоо үгдийн би хөгжсөн ч хөгжөөгөөж хувь хүн тэ улсад одоо хувь нэмрээ оруулах уу оруулахгүй тэр хүний эрхийн асуудал боловч нөгөө талаараа ингээд аваад үзэхээр хувь хүний хөгжил нь нийгэм болон улсад ингээд нөлөөлж байна гэдэг ийм зүйлийг би уншиж ойлгосон байхгүй. Тэгэхээр та багш маань хувь хүний хөгжилд хамгийн энэ тэр хүнд бид нар яавал хөгжих ёстой юм бэ? Яавал амжилттай байх юм бэ? За хөгжил хийхэд энэ тактикууд бас аргууд бас байгаа ах тий. Энэ талаар та бага хэмжээний биднэрт зөвлөгөө өгөөч. За улс нийгмийн хөгжилтэй холбоотой хэсгийн төр хажууд ишгээд авчи. За тэгээд улс нийгэм гэхээр бид нар чинь хэдэн хувь хүмүүс нийлжээж нийгэм улсыг бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр одоо миний одоо яг судалсан сонирхдаг энэ сэдвүүд бол яг тэр нэг ширхэг хувь хүнтэй нь яаж ажиллах юм бэ гэдэг дээр илүү одоо зааж байгаа зүйл маань судалж байгаа судалгаа маань ч гэсэн төвлөрж байгаа болохоор энэ талаас нь би илүү нээж ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр юун дээр сая хоёлаа подкаст эхлэхийн өмнө нэг бие засаад гэрээ засаад төрөө зас гэл ишлэл аль яриад өнгөрсөн шүү дээ тийм. Тэгэнгүүт тэр ишлэл одоо энэ хувь хүний хөгжил хүн хөгжих гэдэг зүйлийг яг бүрэн утгаар нь одоо яг амьдралаараа туулаад өнгөрүүлсэн хүн эргэж харж агаад за хүн бол ингэж хөгжих ёстоймаа гэд хэлсэн ишлэл гэж надад санагддаг байхгүй юу? Яг зөв. Чингис хаан хэлсэн шүү дээ тийм. За тэгээд тэрнээс нь одоо үргэлжлүүлээд ингээд одоо яг хувь хүн яаж хөгжих юм бэ гэдэг рүү эхлээд хоёлаа яриад үзье. Энэ дээр бие засаад гэрээ зас гэдэг чинь шүү дээ тийм. Тэгэнгүүт
тэр хөгжлийн суурь нь суурь нь болохоор бие засна гэж штэ тий. Тэгэнгүүт Чингис хаан ингэж хэлээг байгаа байхгүй. За ингээд та нар эхлээд Татаа Тунгаа багш дээр очиод бие засуулаад тэгээд дараа нь гэрээ зас гэж хэлээгөө штэ тий. Тэгэнгүүт бие зас гэж хэлэхдээ та нар өөрийнхөө биеийг зас гэсэн санаа явж штэ тий. За тэгэхээр энийг одоо яг цаана одоо ингээд Чингис хаан бол одоо дээр үед одоо нөгөө neuroscience minds гэдэг одоогийн бидний мэддэг шинжлэх ухаан хөгжөөгөө ах үеийн хүн штэ тий. Яг өөрийнхөө амьдрсан түүхээрээ өөрийнхөө туршлага дээрээ үндэслэж хагаад тэгээд үр хойчмын сайн сайхан амьдрчаасаа гэдэг энэ сургаалыг бидэнд үлдээж штэ тий. За тэгэнгүүт орчин үед одоо нөгөө MRI аппарат гараад ирсэн хүний тархин дотор байгаа нейронуудыг ингээд бүр харж хагаад тэгж жагаад энэ хүн ингээд юм сурж гин үгүй юу гэдгийг нөгөө хоёр нейрон хоорондоо холбогдож гин үгүй юу тэр хоёр нейроныг холбогдоход нь хэрэг болдог тэр химийн бодиснууд нь байна уугүй юу гэдгээр нь хүртэл одоо орчин үеийн шинжлэх ухаан бол мэддэг хардаг одоо хүний мэдлэгийг бол жишээ нь ингээд зургийг эрентгэнээр зургийг авч байгаа юм шиг шууд тархиныхын зургийг аваад энэ тархин дотор нь байгаа нейронуудын холбоос бол ингээд ийм холбоостой байна. Одоо энэ хүний одоо мэдлэг бол тий их тузаа мэдлэгтэй хүн байна. Энэ бол их нэмгэн мэдлэгтэй хүн байна гэд харж болдог төвшөнд очсон байгаа. Хөгжлийн төвшин маань одоо ийм төвшөнд очсон байгаа шүү дээ. Орчин үеийн одоо тэр Америкийн том сургуулиудын судалгааны лабораторитой хийгээд байгаа туршилт судалгаанууд бол. За тэгээд тэгэхээр яагаад одоо өөрөө бие засаараа бити багшаараа засуулах гэж хүлээгээрээ бити аав ээжигээ засч өгнө гэж бодоороо гэдэг энэ логик орж ирж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ маань бол хүн одоо бие засна гэдгийг одоо өөрөөр хэлэх юм бол юм сурна өөрийгөө одоо байгаа төвшингээс илүү мундаг болгоно. Тэрийг одоо бие засна гэж би өвдөө ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр би одоо чаддгүй юм а маргааш чаддаг болно. Өнөөдөр ингээд одоо сэтгэл хөдлөлөө удирдах чаддгүй юм бол ингээ хүнтэй арслтаа тий хэрэлдчих гээд байдаг бол маргааш илүү тогтун өөрийнхөө сэтгэл хөдлөлтийг удирдах болно ингэж сайжирч байгаа энэ зүйлийг зөвхөн өөрөө хийгээрэй гэж тааж өгсөн байгаа байхгүй. За тэгээд ингэнгүүт энэ нь одоо өөрөөр байх ямарч боломжгүй байгаа байхгүй. Одоо би юм сурна, би өсөж хөгжинэ гэдэг маань цаана биологийнхоо төвшөнд юу болж гэнэ гэхээр миний тархин дотор байгаа хоёр нейрон хоорондоо ингээд холбогдоод одоо та энэ нейронууд хоорондоо энэ холбогдох процесс нь Google дээр хайгаад үзэх юм бол ингээд нэг хорхоо ингээд тэмдрүүлэлтээ хорхоо ингээд ингэж жагаад ингээд очиод хоёр нейрон хоорондоо ингээд маш ойрхон зайтай болоод холбогдоод тэгээд энэ хоёр нейрон холбогдчихоор цахилгаан гүйдэл тэр хоёр нейроны хооронд цахилгаан гүйдэл гүйдэг. Дахиад цахилгаан гүйдэл гүйхээр тэр нейроноос нь ингээд химийн бодис ялгардаг. Нөгөө допамин, серотонин, адреналин гэл нэг УК-гийн дуун дээр дараад идэг нэг баахан химийн бодисны нэр дуулаад идэг штэ тий. Тэгээд тэгэхээр бидний тэр нейронууд маань химийн бодис ялгаруулдаг. Ялгарсан химийн бодис маань биднэрт тэр ад жаргалтай мэдрэмж, уур бухимдал, стресс эднэрийг үүсгэдэг. Дахиад тэр ялгарсан химийн бодисуудын маань өөр нэг үүрэг нь дахиад шинэ юм сурахад одоо нэг өөр нэг хоёр нэрээ холбогдоход тэр холбоосыг нь очиод ингээд скотчоор ороож өгч байгаа юм шиг тэр химийн бодиснууд нь очиод тэр холбоосыг нь бэхжүүлж өгдөг. Тэгээд тэгэхээр би юм сурна гэдэг бол яг миний 100% хариуцлага. Одоо багш хичнээн мундаг байлаа гэд одоо миний толгой руу гараа оруулж агаад хоёр нейроныг ингээд чиглүүлж агаад холбож өгөөд ингээ скотчтод үлдээхгүй шүү дээ тий. Тэгээд тэгэхээр тэр хоёр нейроныг холбоно гэдэг бол юм сурж ийн гэсэн үг. Тэр хоёр нейроныг холбоно гэдэг бол бие засж ийн гэсэн үг. Яг зөв байна тийм. Тэгээд тэгэхээр одоо ингээд саяын хоёулагийн эхэлсэн яриа бол одоо ингээд нийгмийн төвшөнд нь одоо ярих юм бол одоо болно тий. Тэгэхдээ одоо энийг ингээд илүү хялбархан ойлгоё гэх юм бол биологийн төвшөнд нь ярьчих юм бол одоо миний бодлоор ийм, чиний бодлоор тийм гэж ярих ямар ч шаардлагагүй. Юм сурна бие засна гэдэг бол окей, хоёр нейрон холбогдох юм байна. Тэгээд гүцээ. Тийм. Тэгээд тэгэхээр одоо асуудал юу вэ гэхээр
та өөрөө тэр хоёр нейроноо яаж холбох юм бэ л гэдэг асуудал. Одоо би түрүүн мундаг багш байлаа гэд гараа толгоор нь оруулж байгаа холбох боломжгүй гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэгж хэлснээрээ би багшийн одоо боловсролын системд хувь хүний хөгжилд оруулах одоо тэр нөлөөг бол үгүйсгээгүй. Гайхалтай багш нар бол хүний амьдралыг өөрчилнө, бодоогүйг нь бодуулна, сэтгээгүйг нь сэтгүүлнэ, хувь заяаг нь эргүүлнэ. Тэр бол хинч марахгүй бидний нүдэн дээр өдөр болгон болдог зүйл тийм ээ. За тэгэнгүүт багшгүйгээрч холбохыг хүсэх юм бол тэр хоёр нейроныг холбож болно. Ялангуяа одоо өнөөгийн бидний амьдарч байгаа энэ нийгэмд одоо AI-г гараад ирлээ те. Хиймэл оюун гараад ирсэн. Тэгээд тэгэхээр одоо хиймэл оюун одоо энэ орчин үеийн технологи, энэ онлайн сургалт гэдэг ингээд яг хүн одоо яг өөрийгөө өөрчлөе, бие засъя гэдэг юм бол одоо дутагдах юм бол юу ч байхгүй. Ерөөсөө ганц дутагдах юм нь жоохон химийн бодис дутагтаад байна. Бид нар одоо тэр нэг хүсэл эрмэлзэл л шүү дээ, тийм сурах чин хүсэл. Тэр чин хүсэл гэдэг чинь цаанаа юу вэ гэхээр гормон байхгүй, химийн бодис. Нөгөө нэг нейроноос ялгардаг. Нөгөө бид нарын гидсэн дотроо үйлдвэрлэдэг. Тэр гормон байхад тэгэл сурахыг хүсэж байгаа болохоор анхаарал нь төвлөрч байгаа болохоор юмаа ойлгож байгаа болохоор мэдлэг чадвар нь улам зузаараа л гээл ингээл нэг хөгжөөд өсөж хөгжлийн зам руу ороод ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр багшаа одоо жишээлбэл зөвхөн нэг зүйл дээрээ төвлөрөөд тэрийг олон жил сураад байвал сайн юм уу? Эсвэл одоо олон зүйлийг ингэж сураад олон зүйлийг ингээд юу н одоо миний сонирхолтой зүйл юм гэдгийг олж мэдхийн тулд олон зүйлийг ингэж сонирхоод сурах гэж оролдох нь зөв юм уу? Аль нь одоо ингээд тухайн хүнд амжилттай одоо амьдрахад тий одоо амжилттай амьдрах гэж ярих юм да тий одоо оршиход түлхэц болох уу гэж ойлгох уу? Энэ дээр нэг аль нь зөв аль нь буруу гэж миний зүгээс бол хариулт бол алга. Тий. Одоо ингээд юм сурна, нэг юмыг бүр туйлын гаргууд сурсан байна уу те? Олон юмыг сурсан байна уу? Зүгээр юм сурна гэж байгаа тэр хүсэл эрмэлзэл юм сурыг гэж байгаа юм сурж байгаа нь өөрөө одоо амьдралын баяр баясгал амьд байгаагаа мэдрэх нэг одоо юу гэх одоо ингээд мод бол ингээд энэ мод өгцсөн байна уу амьд байна уу гэдгийг бид нар ингээд мод ингэж ургаад өндөр болоод цэцэг навч гараад тэгж явах юм бол энэ мод бол ингээд амьд байна гэж бид нар ойлгодог штэ тий. Энэ ургамал бол өхөөгүй амьд байна гэд. Тэгэнгүүт хүн бол одоо ингээд насыг түрээд ингээд бие нь бол ингээд өндрөөшөө дэше явах болчихж байгаа штэ тий. Тэгээд өргөөшөөл явдаг. Тэгээд тэгэнгүүт тэр дараачийн насыг хүрсний дараа тэр өсөлт хөгжил оюун ухаан дотор одоо нөгөө нейронууд дотор шинэ нейрон үйлдвэрлээд шинэ мэдлэг бий болгоод чаддгүй байсан юм а чадна гэдэг чинь одоо ингээд өсөж хөгжиж байгаа. Тийм. Тэгээд одоо яг юм шинэ юм сурна гэдэг нь өөрөө одоо маш их кайф аз жаргал тийм зүйл гэж миний хувьд ойлгогддог. Тэгээд тэгэхээр та олон юм сурахыг хүсэж байгаа бол олон юмас сур, тултлан сур тий. Нэг юмыг тултлан сурыг гэж байгаа бол тэр өгөөрөө мэрэгшил номер 1 бол тий. Тэн дээр та сурж байгаа бол угаасаа та зөв чиглэл рүү явж байна тий. Тэгэхгүй сурч хөгжихгүй ингээд зүгээр яг ингээд нэг тогтоол ус шиг болцсон байгаа бол одоо эн чинь болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр багшаа энэ суралцахад одоо хамгийн төгс нас гэж байна уу? Одоо хамгийн юм сурахад одоо жишээл ингээл хүүхэд гидсэнд одоо хөвлөцтэй бүрэлдэснээс ахуулаад ингээл суралцж идэг гэдэг шүү дээ тийм ээ. Эцэг эхийнхэн дуу чимээ, гадны орчны дуу чимээ гэдэг юм уу бүх юмыг ингээд таньж мэдж эхэлж идэг гэдэг. Тэгэхээр яг ингээд хүүхдэд одоо ингээд тий няраа үеэсээ ч гэдэг юм уу 4 настай 3 настай үеэсээ ингээд юм тодорхой хэмжээр өдөр болгон сураал явж идэг шүү дээ. Тэгэхээр юм суралцахад хамгийн төгс нас нь хэдэн нас гэдэг юм бол? Төгс нас би төгс нас тоог нь бол мэдэхгүй. Тэгэхдээ ерөнхий одоо нөгөө
ерөнхий цаад логик нь бол ингэж ажиллаж байгаа. Одоо хүүхэд бол их хэлээрээ ярьж сурахтаа бол за би өнөөдөр 7 үг суръя да. Нөгөө 7 үгээд автж байгаа л 7 үгээд цээжлэл 7 үг сурдгоо шүү дээ, тийм. Жохон хүүхдэд бид нар их хэлийг нь бол наа чин монгол хэлний дүрм зөрчөөд байж тээ чи энэ дүрмийг сураатах гэж суулгаж байгаа заадгүй шүү дээ. Хүүхэд бол тэр их хэлээ сурахтаа ялангуяа бага насны байх тусмаа шууд далд ухамсараараа сурдаг. Одоо оюутнууд шиг эсвэл бид нар шиг за би яг энийг сурах гэж шүү. Анхаарлаа төвлөрүүлж ягаад шуурхаа санах одоо боловсруулалт хийж байгаа. Тэрийг хиппокампусаараа дамжуулаад аваачаад урт хугацааны санах одоо би энийг хадгална. Тэгээд хадгалагч үгүй юу гэдгээ би шалгана гэд эн чинь бол ингээ ухамсартайгаар сураад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хүүхэд бол ухамсаргүйгээр шууд сурж авдаг. Түрүү чи нөгөө Чингис хааныг хэлсэн бие засаад гэрээ зас гэдэг чинь одоо жоохон хүүхэд хэлсэн үг бол биш аахгүй юу? Нас үеийн төрөлтсөн хүн бол та одоо ухамсараараа өөрийнхөө тэр сурсан зүйлээ болиулаад сураагүй зүйлээ нэмж сураад өөрийгөө өөрчилж чадна ухамсараараа. Хүүхэд бол одоо яг нөгөө парампоршк шиг дэвтэр дээр чирнэл тасгах юм бол дарангууд шингээгээд авдаг шиг зүгээр орчноосоо тэр үнэт зүйл одоо юу чухал биш гэд бүх зүйлийг зүгээр шингээгээд авч байгаа. Их хилээ хүртэл шингээгээд авч байгаа. Тэгээд тэгэхээр нялх хүүхдийн жоохон хүүхдийн сурах процесс бол одоо ингээд холбогдоогүй байсан хоёр нейроныг хооронд нь холбож сурдаг биш. Анхнаасаа төрөхдөө аль ч холбоос нь надад хэрэг болж магадгүй гэд асар олон холбоосууд тархиндаа холбоостой төрчихөж байгаа байхгүй юу. Тэгээд орчиндоо ингээд ороод явсан чи аав ээж нь яр үсэг хэлээл сарнаа сар гэл яр үсэг хэлээд янгот энэ яр үсгийг хэлэх чинь миний тархин дотор энэ хоёр нейрон холбогдоод тэгээд химийн бодис ялгараад тэр химийн бодис миний хилэнд очиж нөлөөлөд хилний энэ булчин чангараад энэ булчин сулраад тэгэхээр чичирхийлсэн яр үсэгний авиа дуудагт юм байна гэд тэгээд яр үсгийг хилдэг авиаг зүгээр л тэр хүүхэд орчноосоо ингээд өөртөө уусгаад авчна. Тэгчээд дараа нь нэг ийм авиаг сурч чадахгүй. Одоо хятадуудын одоо жишээ нэг лисо гэдэг ногоон өнгө гэж хэлж байгаа байхгүй. Тэр нэг үү үсэг чимшиг, ий үсэг чимшиг тэр үсгийг одоо жишээ нь бид нар одоо монголчууд хятадхэл сурах гэхээр хэлж чаддаг байхгүй ихэндээ. Бөө юм болж иж хэлдэг. Тэгээд ингүүд хэрвээ би ингээд нас үеинд хүрснийхаа дараа хятадхэл сурах гэж оролдоогүй бүр жоохон байхдаа хятадхэл сураад тэр орчинд байсан бол би шууд далд ухамсараараа одоо яр үсгийг хилдэг нөгөө нэг түрүүчийн миний хэлсэн нейроны холбоос миний тархин дотор анхнаасаа ингээд бүдггүй холбоостой байж исэн төрөхөд бүдггүй холбоостой байжгаад хятад хэлний орчинд өсөнгүүт хятад хэлэнд яр үсэг хижээд хэлэхгүй болохоор тэр холбоосыг ашиглахгүй тэгээд ингүүт нөгөө хүүхэд чинь нас биеинд хүрэх тусмаа тэр яр үсэг хилдэг холбоосыг бүр хэрэглэхгүй мэн угаасаа хэрэггүй мэн гэд устгаж хаяад зөвхөн яг хэрэглэгддэг хятад авиануудын холбоосууд нь батчаад тэгээд нөгөө төрөлх хэл нь бий болж байгаа процесс. Тэгээд тэгэхээр зүгээр шууд далд ухамсараараа сурж ийн гэсэн. Тийм ээ тий. Тэгвэл одоо энэ бага насны хүүхдүүд их картон үзэж байгаа шүү дээ тий. Байнга зургт үзчихэдэг зургтын урд. Тэгэхээр энэ ч бүр далд ухамсараараа ингээд сурж ийн гэсэн юм шүү дээ тий. Ер нь бол баг тий. Бүх юмыг. Одоо нейрон хоорондоо холбогдно гэдэг чинь шүү дээ. Тэр чинь би гитар тоглож сурахч хоёр нейрон холбогдно. Математикийн айхтар хэцүү бодлого бодохч нейрон холбогдно. Ерөөсөө одоо би хинбэ гэдэг бодол чинь өөрөө хоёр нейроны холбоос надад юу чухал вэ, юу үнцэнтэй вэ гэдэг бодол чинь дахиад л зүгээр нейроны холбоос бодол аахгүй юу. Тэгээд тэгэхээр одоо жоохон хүүхдгээд ярьсных одоо жоохон хүүхдийн хувьд одоо тэр юм сурах хүсэл эрмэлзэл тийм юм сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд бий болох уу, юм сурах хүсэл эрмэлзэлгүй хүүхэд бий болох уу гэдэг бол одоо гэр бүлийн орчин хүмүүжил тий орчингоос хүмүүжил тэгээд хүмүүжил гэж байгаа нөгөө бие засаад гэрээ зас гэдэг чинь шүү дээ. Тэгээд тэгэнгүүт аав ээж нь хүүхдээ хүмүүжүүлэх чинь гэж шүү дээ тий. Тэгээд тэгэхээр энэ бие засчаад гэрээ зас гэдэг дарааллаар явж байгаа шалтгаан нь бие засаагүй аав ээж байх юм бол одоо нөгөө гэрээ засах боломжгүй байхгүй юу? Яагаад гэвэл өөрөө одоо өөрийгөө засаж одоо зүв болгоогүй байж ээж одоо хүүхдээ хүмүүжүүлэх гэхээр ажиллахгүй байхгүй юу?
Тэгээд тэгэхээр одоо ингээд юм сурах хүслэр мэлслээ. Юм сурах хүсэл бол хүний угаасаа байгалийн зүн. Мод ингээд нэгнээсээ өндөр гарч ургаад цэцэг навч дэлбэлээд ингээд ийм болох гээд мод тэмүүлж штэ тий. Тэр тарих мэрэхгүй мод хүртэл ингээд ургаж өсөж хөгжиж мундаг болох гэж тий. Өндөр болох гэж байна. Тэгээд тэгэнгүүт шин юмыг сурч мэдэх, нээж илрүүлэх, ур чадвараа сайжруулах гэдэг бол хүний байгалийн зүн байхгүй. Тэндээс хүн байглаасаа даашаал авдаг. Тэгээд тэгэнгүүт харин нөгөө нийгэмшиж байгаа процесс гэр бүлийн орчин, нөгөө 10 жилийн орчин тэр орчинд магадгүй хүн юм сурах дургүй болж хувирч болох байхгүй. Би нэг юм уншсан багшаа. Орчин үед төлөвшөөгүй хувь хүнийг төлөвшүүлнэ гэдэг чинь дахиад нэг шинэ хүнийг бий болгохтойгоо асар хэцүү гэдэг. Одоо 40 50 хүрсэн төлөвшөөгүй те хүнийг дахиад төлөвшүүлнэ гэдэг нь тэр хүнийг одоо асар олон хугацааны буюу 20 30 жил магадгүй 50 жилдээ тэр хүний насыг одоо магадгүй хүрэлцэхгүй хэмжээний тийм хугацаанд тухайн хүнийг төлөвшүүлэх гэж оролдоно юм л дээ. Оронд нь юу вэ гэхээр зүгээр төлөвшөөгүй хүүхэд буюу бага насны хүүхдийг одоо хувь хүн болгож төлөвшүүлэх нь одоо асар амжилтыг олно гэсэн ийм зүйлийг би уншсан. Тэгэхээр орчин үед одоо нөгөө альфа үеийнхэн байгаа шүү дээ. Одоо альфа үеийн ирэн эхлэх гэж байна. Тэгэхээр энэ одоо хүүхдүүд маань удахгүй ажлын байран дээр гарна. За их сургуульд орно гэд олон одоо тий сайхан ирээдүй биднэрт байна. Тэгэхээр энэ үеийн ингээ хүүхдүүд дээр ингээ бас нэг онцлог өөр ингэсэн онцлогуд байгаа х тий. Тэгэхээр монгол хүний бас нэг онцлог гэж бас байгаа х тий. Та нэр юу гэж бодож байна монголчууд? Бид нэр ер нь юм сурах одоо тэр ингээд аль үжээ 40 50 настай болцсон. Тэгээд тэр хүнийг өөрчлөх гээд гаднаас нь оролдоод амжилтгүй болж байгаа тухай ярьж штэ тий. Тэгээд тэгэнгүүт тэр чинь төрүүчийн үг байхгүй. Бие зас гэдэг чинь тэр хүн 40 настайдаа өөрчлөгдөөд шал өөр хүн болж болно. Бүр чадна. Яаж хийдэг аргачлалт нь зүгээр байж байгаа. Гэхдээ асуудлын гол нь тэр хүн өөрөө л өөрчлөгдөе гэж хүсэх ёстой байхгүй. Тэр хүн өөрөө өөрчлөгдөе гэж хүсээд өөрөө өөрчлөгдчих юм бол тэр хүн тэгэл өөрчлөгдчихнэ. Тэр хүн өөрөө өөрчлөгдөе гэж хүсээгүй байхад нь би одоо ингээд бүр төгс гэгэртсэн дэлхийн хамгийн ухаантай хамгийн супер бурхан Будда Иесус Христ ч байна уу те хэн байдیں۔ Бүр супер 3 4 багшийг тойруулж суулгаж байгаа тэр хүнийг өөрчлөх гэж оролдооч өөрчлөгдөхгүй байхгүй юу. Яагаад гэвэл та тархи руу н оруулж байгаа л гараа оруулж байгаа л тэр хоёр нейроныг холбож өгөөл салахгүйгээр скотчдод чадахгүй юм бол боломжгүй байхгүй юу. Угаасаа биологийн хувьд боломжгүй процесс байхгүй юу. Тэгэхээр нэг хариулт нь тийм. За тэгээд тэр жоохон хүүхдийг одоо нөгөө багаас нь одоо юм сурах хүслэр мэлцэлтэй одоо эрдэм мэдлэг боловсрол сурч хөгжихийг үн цэнтэй гэж боддог. Тэрүүнд ач холбогдол өгдөг. Тийм болгож төлөвшүүлэх бол харин шал өөр ярэ. Тэр бол боломжтой. Харин харамсалтай нь нөгөө бие засаагүй байгаа хүн маань одоо нөгөө жоохон хүүхдийг тийм болгож өөрчлөх чинь одоо ингээд жоохон хэцүү болох гэдэг шүү дээ. Бие засцсан байх чинь одоо жишээ нь ямар хөө байх вэ гэдгийг мэдчихгүй. Тэгээ яаж одоо бие засцсан тийм зөв хүүхдийг бий болгох вэ? Тэгэхээр тийм ээ тий. Тэгэхээр нөгөө Аристотелийн үг шууд санагдлаа л да. Шууд ерөөсөө хүн өөрөө төлөвшгүй, хүн өөрөө хөгжихгүй бол адгуулсанлаг чанар буюу эсвэл тэр хүн нийгмийн хувьд зөвхөн хувийн хичээгч буюу одоо хувийн хичээснээр ганцаараа оршин тогтнох магадгүй тийм нөхцөл байдал бүрдснээр магадгүй одоо өөрийгөө тусгаарлах тий хувийн хичээгч тийм нөхцөл байдал бүрднэ гэдэг. Эсвэл бүр адгууслаг хүмүүс адгууслаг эсвэл бүр бурхан болно гэд. Тэгэхээр ийм нөхцөл байдлаар хүн өөрөө нийгмийн амьтан учраас нийгэм лөө байнга төлөвшөд одоо тэмүүлээд ингэ явж байна гэд. Нөгөө нэг зүйл нь юу гэхээр Карл Марксийн марксизмын сэтгэл судлал дээр ийм зүйл гардаг л да. Бас хувь хүн одоо нийгмийн хүн учраас тэр тухайн хүн нь одоо төлөвшөө тухайн хүн нь соёлжоо тухайн хүн нь ингээд хувь хүн хөгжөөд ингэ явах юм бол тэнд нийгмийн үнэт зүйл нь маш соёлтой болно.
Тэгэхээр нөгөө цаашлаад юу вэ гэхээр улс хөгжнө гэдэг ийм зүйл гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л энэ дээрс одоо бидний подкастнаас эцэстэн дүгэлт нь юу гэж үзэх үү гэхээр хувь хүн өөрөө л өөрийгөө хөгжүүлнө гэхээс биш 1000 одоо юу гэдгийг те сайн аав ээж эсвэл одоо нөгөө ийм үг байгаа шүү дээ те одоо дуудах нэрийг аав ээж хэлнэ өгнө дуурсагдах алдрыг өөрөө хүн бүтээнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо бас бидний подкастны бас төгсгөл болоод ингээд дүгнэлт болж орж болохоор санагдлаа. Энэ удаагийн подкастт бизнесийн удирдлагын Алтан Уяа багш маань оролцлоо. Тэгээд бид хоёр маш сонирхолтой буюу нейрогийн одоо маш сонирхолтой зүйлсийг Алтан Уяа багшаасаа суралцаж авлаа. Тэгээд бидний 8 дахь одоо подкаст маань суралцыг хөгжийгээд хувь хүний хөгжил сэдвээр ингээд оролцоод дуусж байна. За баярлалаа. Та бүхэн бид нартай хамт байгаад талархлаа. Баярлалаа.